За Баатархуу гишүүнтэй ер нь бол санал нэг байна. Юун дээр гэхвэр энэ хяналт шалгалтын тухай хууль яг энэ сонсгол ер нь сонсголын зорилго нь юу вэ гэдгийг бас нэг бид бодохгүй бол нэг тийм зүгээр нэг улс төржилтийн ч юм уу, нэг тийм хувь улс төрийн тоглолтын ч юм уу, нэг тийм сонин талбар болчоод ердөөс нэг зорилгоо ердөөс огт биелүүлэхгүй байгаад байна л та. Төсвийн байнгын хорооны дараах ч гэсэн хэлжсэн 40 сая төгрөг гарч байгаа одоо энэ гишүүд өөрсдийнхөө одоо тэр төсвөөсөө одоо гаргах хэрэгтэй. Байнгын хорооны төсвөөс одоо энэ 2 хоногт зориулж 40 сая төгрөг гаргаж ийна гэд хэвлэлээр явсан шүү дээ. Ажиглаж яхад байнгын хорооны гишүүд нь сонсгол зохион байгуулсан хүмүүс нь өөрсдөө энэ сонсголдоо бараг дийлэнх нь оролцоогүй шүү дээ. Эрдэнэ хүрэхгүй хичнээн удуу. Иргэд хичнээн удаан хүлээв. Тэг ер нь ийм сонсголын зорилго нь хэнийг нэг намнах байгаа бол энэ Монгол улсад ажил яаж явах юм бэ? Төрийн албанд дунд шатны албан тушаалтнууд эсвэл одоо яг шийдвэр гаргаж байгаа тэр хүмүүс ер нь одоо альва зүйл дээр гарын үсэг зурхаасаа ч айдаг болсон шүү дээ. Монголын төрд ажил хийж байгаа хүн байхгүй. Хизээ нэгэн цагт хин нэгэн хүн ирээд эргээд мушгаад гуйвуулаад шоронд хийж байгаа байхгүй юу? Хин зоригтой ажил явуулах юм бэ? Зээл авах бонд босгох зөвшөөрлийг өгчхөөд тэгээд зориултаар нь ажиллая гэхлээр яг маргааш нь биш болохгүй хит их мөнгө байна. Ер нь болохгүй. Туулын хурдны замыг хичнээн жил ярьсан. Манай нөгөө мөрийн хөтөлбөртч байгаа, төсөвтч байгаа, бодлогодч байгаа. Тэгэл гинтл одоо нэг хүн сэтэл гинтл одоо туулыг одоо балалж байгаа юм шиг тэгэл яриад яваал. Тэгээд Нямбатар явуул намжинаа гэж байсан. Тэгэл одоо намжиж л юм л та. Улсын хурлыг өөрийг нь хизээ нэгэн цагт одоо сонсгол хийхэр болвол бурхан минь та бидний нөгөө нэг улааногоон лазаар одоо бас баталсан төсөв хөрөнгө оруулалтууд бас яаж байгаа вэ? Гэхдээ одоо ийм асуудал зөндөө юмнууд байгаа. Тэгээд би одоо нутгийн өөрийгөө удирдах одоо энэ эрхийн өгч ажлуудын жоохон явуулмаар байна. Энэ олон LRT, метро, трам одоо бүх хил юунууд ч юунаас олж зогссон юм. Яагаад мөнгө нь үр дүнгүй зарцуулагдаад байгаа? Улс төрчдөөс л болсон шүү дээ. Нэг дарга ирлээ дахиад төслийн зогсоолоо өөр захирлыг тавилаа. Үгүй би За мэдээ сонсголтой холбоотой нэлээдийн асуудлууд байгаа. Иргэдээс бас нэлээдгүй зүйлүүдийг ярьж байгаа. Тэгээ энэтэй холбоотой мэдээж улсын хурлын гишүүд бас тодорхой өөрсдийн саналуудаа хэлж байгаа. За одоо зам бүгш. Асуулт сонсоо сууны төлөв үнэхээр харамсалтай байна. Хууль зөрчсөн байна. Хотод эрх мэдэл өгсөн болохоос биш хууль зөрчих эрх өгөөгүй шүү дээ. Хулгай хийх эрх өгөөгүй шүү дээ. Хууль зөрчсөн байна, хулгай хийсэн байна. Авилга хэл ахуулын асар том нөхцөл байдлууд үүссэн байна гэж шинжээчнэр тогтоод, мэргэжлийн шинжээчнэр тогтоогоод тэрийг н ард түмнээр сонсоод хараад улсын хурлын гишүүд нь төрийн хууль хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдэг бас нэг байгаа онцгой бүрийн эрхийг хэрэгжүүлээд энэ одоо зорилго биелж байгаа хэрэг биш юм уу? Бид нар орон нутагт эрхийг өгсөн. Хулгай хийх эрх өгөөгүй шүү дээ. Энийг одоо хэн нэгний хоёр улс төрчин эсвэл хэдэн улс төрчин хэрүүл битгий болгооч ээ. Энэ татвар төлөгчдийн мөнгө, ирээдүйд татвар төлөгчдийн төлөх өр төлбөр, баахан зээл яаж зарцуулаад байна бэ гэдгийг чинь харах бүрэн эрхтэй шүү дээ. Эрхийнхаа дагуу харлаа. Болохгүй байна. Болохгүй байгаа учраас энийгээ дүгнэлт хийгээд шийдээд хэн зээл авч болох юм? Ямар хүрээнд авч болох юм? Ямар хугацаатай? Ямар хэмжээтэй зээл бонд гаргаж болох юм? Өр тавьж болох юм бэ гэдгээ тодорхойлоод засгийн газар нь шийдвэрээ оруулаад ирээ гэдэг үүрэг өгөх тогтоолын төсөл бэлдээд орохоор хамт ажиллаж исэн хэсэг нөхдүүд нь орж иж баахан загинж байгаа унгаачих.
Энэ чинь төрийн ажил штэ. Зүгээр найз нөхдийн хоорондын гар барьсан, хэдэн жил хамт ажилласан гэх мэт шалтгаануудын хажууд бол хэтэрхий том өргөн хүрээтэй асуудал. Бид нар тангараг өргөдөг. Тэр тангараа ерөн санаж ямар баг. Хэн нэгнийг яллахын төлөө хянан шалгах төр хороо байгуулж энэ олон шинжээчнэр ажилласан гэж хэлэх бас болохгүй байх. Тэгэхээр энэ сонсгол бол зорилгодоо хүрсэн. Харин үр дүнд хүрэх боломжийг нь төсвийн байнгаараа үгүй хийсэн. Бид нэр өнөөдөр асуудлуудыг оншилчоод хаана асуудал байна гэдгийг харчаад тэрийг засах ёстой. Засыгээ тогтоолын төсөл бэлдээд оруулахаар өөрсдөө баахан улс төржүүлж байгаа унгаач байгаа. Ийм л юм болсон шүү дээ. Дахиад хэлье. Орон нутагт эрх мэдэл өгнө үү гэдэг бол хулгай хийх, хомслох, зовчуулах, цавчих эрх өгөөгүй шүү. Тийм эрх хаанч байхгүй шүү. Тийм өгөөгүй эрхийг эдлээд байгааг л ил болгох зорилго биелсэн. Харин заяг шүү. Хин нэг яллах зорилго агуулаагүй гэж байгаа мөртлөөсөө та яг яллагчийн дүгнэлтийг сая уншлаа шүү дээ. Хулгай хийсэн байна, зовчуулсан байна. Бид нар ийм имийг дүгнэх юм уу? Та шүүх үү? Шинжээж тогтоохгүй. Би ер нь энэ сонсголуудын үр дүнгийг хэлж байгаа нь бид нар яг одоо ийм хандлагаар сонсголуудыг хийгээд байгаа байхгүй юу? Тэгэл нэг л хин нэг яллна. Тэгээд энийг шүүхээр нотол. Тэгээд шүүхээр энэ асуудлууд явах ёстой болохоос биш улсын их хурлын гишүүд улсын их хурлынхаа ажлыг хиймээр байна. Бид тэр чигээрээ 126 яллагч энд суугаад байна. Прокурорууд, мөрдөн байцаагчид. Юу юм? Болио би хариулт авахгүй. За би нэг асуулт асууч. Зол жаргал шүү. Чи 1 минут юм уу? Энэ араа ариун зай гисүүнэ. Сонсгол үр дүнд хүрсэн. Тэр нэг сонсголыг 2 өдөр хийдیں۔ 2 өдөр хүмүүс нэг цай кофе уудیں۔ Тэр зардлыг одоо юу бодож та ярьж байна? Энийг биш дээ, энэ шинжээч нарч биш, энэ ажлын хэсгийнхэн ч бид нар ч биш, гишүүд ч биш. Энэ хажил хариуцсан Монгол улсын үндэсний аудит, Монгол улсын сангийн яам, засгийн газрын хэрэг эрхлэх газар, хууль бус гэдэг дүгнэлтүүдийг хийсэн шүү. Тэр туулгын жишээн дээр, замын жишээн дээр. Тэрний хуульд нийцээгүй сонгон шалгаруултаас болоод 500 тэрбум төгрөг байхгүй болцсон. Явуулсан. Хэдийг нь бол жоохон бүүмэд. Энэ монголчуудын мөнгө. Тэгэхэд цаана яваад тэр 10, 20, 30-аад их 80 төгрөгчөд ийм замаар явал яана. Ийм сонсголыг хийх хэрэгтэй. Ингэж айлгах хэрэгтэй. Айж амьдрах ёстой. Юун кофе цааны мөнгө. За сонсголын зорилго бол тийм үү? Сонсголын зорилго бол төрийн байгууллага, төрийн ажлын хэсэг буюу тухайн одоо байнгын хорооны гишүүд, улсын их хурлын гишүүд, төрийн байгууллага болон албан тушаалтнаас асуулт асууж тодорхой асуудлуудыг ил болгох, өөрөөр хэлбэл ард түмэнд, ард иргэдэд мэдих хэрхийг нээх асуудал шүү дээ. 1. Хоёрдугаарт мэдээж одоо байнгын хороогоор тухайн асуудлууд бол хилцэгдээд цаашаа засгийн газар болоод энэ алдаа дутагдлыг засах чиглэлийг бол өгж байгаа. Өгнө. Энэ бол хамгийн том одоо энэ сонсголын ач холбогдол. Бид урд өмнө бол ийм зүйлүүд хийдгүү дандаа хаалттай байсан шүү дээ. Хаалттай байсан. Мэдэгдгүй байсан. Хяналт шалгалтын хуулийн дотор бид нарыг энийг оруулж байж асар том нийт
одоо ард түмэнд мэдэг хэрхийг нээж өгсөн байхгүй. Энэ чинь бол өөрсдийнх нь бидний одоо улсын их хурл өөрөө өөрсөндөө хийсэн хяналт шалгалтын асар том боломж байхгүй да. Энийг бас нэмээд хэлчихье гэж бодож байна. За ингээд